Засгийн газрын 2024 оны 4 сарын 17-ны өдрийн шийдвэрээр ахмад насны амралт сувилалд амрах хоног болон үн тариф өөрчлөлт орсон. Энэ тухай бид аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас тодрууллаа. Ахмад насны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлтийн үнээр аршаан сувилийн газарт амрах хэрэгтэй байдаг. Энэхүү хуулийн хүрээнд засгийн газрын шийдвэрээр нийгмийн халамжийн санд өөрчлөлт орсноор 2024 оны 5 дугаар сарын 1-ээс ахмадууд амралт болон сувилалд 7 хоног амрахаар өөрчлөлт орсон бол үн тарифын тухайд иргэнээс төтөх мөнгөнд өөрчлөгдөөгүй. Харин нийгмийн халамжийн сангаас үзүүлэх хөнгөлөлтөд өөрчлөлт орсон байна. За ахмад насны тухай хуулийн хүрээнд ахмадууд маань амралтын газар болон сувилийн газарт 7 жилдээ нэг удаа хөнгөлөлтийн үнээр амрах хэрэгтэй байдаг байгаа. За сувилийн газар болон амралтын газар 7 хоног, сувилийн газар 10 хоног амрах хэрэгтэй байдаг гэсэн бол сая засгийн газрын 2024 оны 4 сарын 17-ны тогтоолоор амрах сувилийн газрын амрах хоногийн адилхан 7 хоног болгох тогтоогдсон байгаа. Нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт үзүүлэх тариф нь бас өөрчлөгдөөд хоногийн 30 мянган төгрөгөөс нь 35 мянга. За сувилийн газар болохоор хоногийн 30 мянгаыг 40 мянган төгрөг болгож өөрчилсөн байгаа. Гэтэ энэ болохоор иргэнээс төлөх мөнгөнд дүн бол яг хിവэрэ байж байгаа. Хоногийн тухайд 7 хоног болж өөрчлөгдсөн байгаа. Иргэд маань яг урдныхаараа 7 хоногтоо хоногийн 70 мянган төгрөгөөр тушаагаад амар сувиландаа сувилтандаа хөнгөлөлтийн үнээр хамрах боломжтой байгаа. Хязгаарс хэрэгжиж гисэн. За энэ 5 сарын 1-ээс эхлээ хэрэгжиж эхлэе явж байгаа. За аймгийн хэмжээнд бол бэгэр сумын бөөрийн сувилал болон жаргалангийн дүгнэн амар сувилын газрууд эрэхтэй байсан. Энэ жилийн тухайд бол эрхээ арай аваагүй байж байгаа. Жил болгон жилд нэг удаа эрхийг хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас өгдөг байгаа. Аймгийн төвдөр болохоор хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэрэгдэх ахмадын сувилал гэж байгаа. Ахмадын сувилал маань бас 10 хоног ахмадууд амардаг байсан бол одоо 5 сарын 1-ээс эхлээд 7 хоног амрахаар болсон байгаа. За хоногийн мөнгөний тарифын хувьд бол 8 мянга хിവэрэ 7 хоногийн 54 мянган төгрөг тушаагаад амралтанд амрах боломжтой болсон байгаа. Тэгээ нөгөө хоногийн 7 хоног болсон учраас бас амрагч хүлээж авах хуваар маань бас нэмэгдсэн байгаа. Тэгээ 9 булгийн амрагчтай илүү их авахар бидгэд хуваараа батлаад ажиллаж байгаа. Ахмад насны тухай хуулийн 3-ын 1 цааснаар гэрээ байгуулсан амралт сувилалд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй эрхийн бичгийн дагуу амарч сувилуулсан тохиолдолд хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хэрэгтэй. Ахмадууд амрахдаа иргэний үндэсний хуулбар өргөдөл ахмад насны амралт сувилийн газрын эрхийн бичгийн үнийн өөрийн хариуцах хэсгийг бэлэн мөнгөөр төлөх эсвэл тухайн байгууллагын дансан шилжүүлсэн баримт хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах эрхийн бичгийг бүрдүүлэх ёстой юм а.